бидний эрүүл мэндэд анхаарад ингээ энэ явж байгаа маань бас л нэг хариулж байгааг юм бас нэг илэрхийлэл юм уу л гэж дотроо боддог л доо. Тийм. Одоо сурах хөшөө босохоосоо илүү те хүний сэтгэл төрсөн ажлын юм гэж хийж зүтгэж байгаа те улс орондоо бас зүтгэж байгаа одоо бас энэ хууль зүйн байнгын орон даргаыг бас хийхдээ нүүр улайлгалгүйгээр хийгээд энэ чухал хуулиуд энэ одоо хүлээлт үүсгэсэн хууль тухайн бол одоо гэр бүлийн хүч хэрхэлтэд тэмцэх хуулийг одоо батлуулаад ажлын хэсгийг ахлаад ингэснээрээ бол бас зохимжээр бол ачийг хариулж байгаа л гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо энэ хөрөнгө орлогын мэдүүлгийг одоо харахад ер нь хийх гишүүд бас нэлээд одоо хөрөнгө орлого нэмэгдсэн ийм байдлаа анзаарэгдэжсэн. Саяны хөрөнгө орлогоор таны одоо мэдүүлэг ер нь аль төвшөнд нь явсан бэ? За яг би нөгөө компани захирал те тэр хүмүүсээ бөглөө төвчлөгдсөн байдаг. Тэгээ нөгөө бизнес бол одоо хуулиараа бол би оролцохгүй. Тийм. Тэгээ нэмэгдсэн ч юмгүй, гасгдсан ч юмгүй нэг ойролцоол байгаа юм шүү. Би тэгж ойлгосон. Тэгээ ер нь бол одоо бас хэрээс хэтэрсэн юмтай байх л дими. Тэгээ юу ч хөө хоосондоо хин нэг одоо эдийн засгийн хараат ч юм уу те. Тэр талдаа бас буруу. Тэгээ ямар ч байсан өөрийнхөө гэр бүлийг өөрийгөө аваа явцдаг тодорхой эдийн хүмүүсийг бас те ажил хөрлөөр хангацдаг. Бас эдийн засгийн хувьд бол хараат бус юм байх хэвээр. Гитерхий одоо нэг юмд автсан те. Гитерхий том, гитерхий одоо ийм хамарсан бол тэрэндээ бас те хараат болчдөг. Нөгөө мотоцикл унжаавал мотоциклдаа дарагдчихад те юмтай хүн юмдаа дарагдсан байгаа юм биш үү гэдэгтэй адил те. Тэр юм бас ингээд те гитерхий хараад болоо тэрэндээ дарагдаа те тэрнийхээ боол болж болохгүй. Шүн тайван чонцодгаа байна шүү дээ зарим нь бол тий. Энэ зүгээр хүнээсээ шалтгаална. Тий. Зүгээр хийх хөрөнгө мэдүүлгийг харахад бол хамгийн олон малтай, хамгийн олон байр машинтай, хамгийн олон одоо цуглуулгатай шиг юм нэг тийм хамгийн гэсэн тодорхойлт байсан. Та энэ дотор багтсан уу? Үгүй хаа би дундчаас нэг дээгүр л байгаа болоо. Дундчаас дээгүр. Хинээс ч хамааралгүй л байгаа болоо тий. Тэгэхээр та ер нь өөрийнхөө чөлөө цагийг ер нь яаж өнгөрөх дуртай? Өөрийнхөө чөлөө цагийг за би алхах дуртай. За оюутан байхдаа сүүлийн үед одоо бас намайг жингээ хасгасан. Сүүлийн 2-3 сард бол би нэг 8-9 хасчаад байна. Йоо за яаж хассан? За би оюутан байхдаа усан сэлдэг байсан. Тэрийгээ сэргээж байгаа. Тэгээ ном унших дуртай. Тэгээ одоо сая олон хуулиуд батлаад сүүлийн 1-2 жил бол бас яг мэрэгжлийн тэр хавийн чиглэлийн номууд л хаснаас биш те. Уул нь бол уран зохиолын ном унших дуртай. Тэгээ ерөнхийдөө бол багадаа бол гарсан бүх номуудыг те сайн номуудыг уншдаг байсан. Тэгээ одоо бол бас уншна гэж бодож байгаа. Одоо сонгуульд өгчөнд танаа арчснамаас энэ орон сууцны зээлийн хүүг 8-аас 5% руу буулгах юм амлалт аваад эхнээсээ бас тодорхой шалгуур тавиад зарим хүмүүст олгоод эхэлж явах шиг байна. Гэтэ ер нь цаашдаа бүх хүмүүст хандсан юм хөнгөлөлтөө зээлийг ер нь олох боломж хэр зэрэг байна? За ер нь бол юу шүү. За дэлхийн эдийн засгийн банк хүнд байлаа, Монгол улсын эдийн засгийн хүнд байлаа. Гэхдээ зөв зөвтэй бас явуулах ёстой юмнуудаа ингээд зүй голдролд орчлоо гэж би бодоод байгаа. Мэдээж хэрэг өнөөдөр одоо манай улс орны амьдрал, хүмүүсийн амьдрал маш хүнд байгаа. Тэгээд цаашдаа сайжрах нь тийм ээ. Одоо энэ юмуд бол байна тийм ээ. Угаасаа улс орон сайжирна, хүмүүсийн амьдрал сайжирна. Бид нар тэр солонгос байтугай болно л доо нэг 5-10 жилийн дараа. Тухайлбал одоо Японтой ихэд чөлөө худалдааны гэрээ ээжлээ тий. Одоо 3 хүртэл хичээлтэй тийм машин татваргүй орж ирэх болж байна тийм ээ. Энэ машинууд нь хүртэл солигдно. Бид нар ингэж боддог байхгүй 5-10 жил тий. Энэ юмдаа хандахгүй байгаа зүв. Маш хэцүү хүнд амьдралтай хүмүүс байгаа тийм үү. Манай залуучуулч гэсэн хүнд байна. Ер нь биднийг залуухаж гэсэн тийм амар байгаагүй. Өөрчин ч гэсэн тийм байсан байх тий. Ингээд туулаа явдаг. Тэгээд одоо манай улс орны хувьд бол одоо 60 сая малтай мөртлөө тийм ээ. Энэ одоо баялаг бүтээж байгаа, хийж байгаа, ажил хийж байгаа ийм хүмүүсээ дэмжиж энэ л зүг байхгүй юу? Малчтын одоо зээлийг бид нэр 10% болгож байна тий. Сайн малчны зээлгээ гарч ирж байна. Сайн оюутны зээлгээ гарч ирж байна. Тэгээд одоо ипотекийн зээл бол сая нэг гацлаа штэ. Энэ хуулийг би одоо өргөн барьлаа. Энэ хуулийг өргөн бариад хацаанаасаа гаргасан тий. Хацаанаас нь гаргасан штэ. Үндсэн хуулийн цэцлэр дүгнэлт гараа тий. Нэг хэсэг ч оны заагаар оны дараахан ч гацлаа штэ. Цагаан сарын өмнө айл үчин одоо тэр байранд орж чадаагүй. Тэгээд одоо 8% зээлч үргэлжлээд нэг 80,000 айл орон сууцтай болж байна. Дээр нэмээд одоо гэр хороолол маань тий. Одоо хөдөө орон нутагт байгаа хүмүүс маань
5% зээл рүү шилжиж байна. Эхнээсээ шилжээд ингээд эхэлж байна. Аливаа ажлын эхлэл бол маш чухал. Энийгээ хийчлээ. Нөгөө талаар одоо малчлаас гарч байгаа түүхийн эдийн үн те мал махны үн нэлээд унсан байсан те. Одоо үйлдвэр зуугаад нь байхгүй. Нэг зах зээлээс хэтэрхий хараад учраас ийм байдал байлаа. Гэхдээ сая манай Баянгор аймаг дээр бол ноолуурын үн бол боломжийн байлаа. Бүх дэлхийн зах зээл дээр одоо үн ханш унтсан байгаа үед зүүн аймгаас эхлээд одоо нэг 40-50 мянгатаа эхэлсэн юм. Манай Баянгор дээр нэг 60 гараал те 60 хэд хүрээл дуудлагуудаар нэг 67-500 хүрсэн байсан. Ингээл буцаалд оршлогоол те цагаан ноолуур нь ингээ явж байна. Манай Баянгор аймгийн одоо хамгийн их Яматай аймаг гэж ярьдаг тийм ээ. Одоо манай дэлхийн зах зээл дээр бид нэг ноолуурын 20-30% нийлүүлж байгаа. Тийм ийм Монгол улсын хувьд шүү дээ. Баянгор аймгийн хувьд бол одоо малчтын гар дээр бол одоо тэр мөнгөтэй төгрөгтэй болох бол маш чухал. Энэ юмыг одоо бас нэлээд бас хэлж ярьж те засгийн газарт нь татвараа зохицуул те. Бодлого явуул гэ те. Энэ бас одоо бас зохимжээр бас улсын хурлын гишүүний хувьд тухайн аймаг орон нутгаас одоо сонгогдоод ажиллаж байгаа хүний хувьд бол бас энэ талд ажилласан бид. За ингээд бидний ярилцах цаг дуусч байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр улсын хурлын хууль зүйн байнгын хороо гэсэн энэ хууль тогтоох байгууллагын гол гал тогоогтаас 2 жил тэргүүлж ажиллалаа. Тэгэхээр бас нийт төлөвлөсөн ажлынхаа бас нэлээд хувийг амжуулсан гэж та түрүү хэллээ. Тэгэхээр цаашдаа одоо бас хэрвээ чуулган дахиж цуглаад хуралдаж чадах юм бол энэ үлдсэн одоо тунж үлдсэн асуудлуудаа бас шийдэж амжихад та бас анхаарах байхаа гэж найдаж байна. Ингээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцахаар улсын хурлын хууль зүйн байнгын хорон дээр Ганбат оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.